Бүгдээрээ сайн мэцгаано уу? Та бүгдд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр болохоор би crush болон хайр хоёрын ялгааны тухай ярьж өгнө. Гэтэ миний бичлэг хэрэг үзэж байгаагүй, хамаадаага үзэж байгаа бол би өмнөх бичлэгүүдэд description box-д дандаа хийсэн байдаг шүү. Эсвэл playlist руу орвол crush гэд бас байгаа. Тийш ороод үзэж олно. За тэгээд ч би эхлээд яг юм бичлэгийг ингээ хийхдээ crush болон хайрын ялгааг гэж сонсчингуудаа дотроо яг ч юм хоёр тустай юм шиг ойлголтоор хүлээж аваадсан мөлий. Тэгээ бүр ингэ толгой ирээд юу вэ ялхааны юу байгаад байгаа юм ингээл юу вэ гэж бодоод амар санаа. Яагаад ч юм тэгэхэд ингэ ядарсан бас болохоор өөрийгөө уймрууладсан мөлий. Гэтэл арай нэг төвлөрсөн байна бодглохлоор яачсан crush чинь л явж хайр болно штэ. Тэгэхээр яахаараа хайр болчдیں۔ Хайр болохоор ямар өөр болчдیں۔ Чиний одоо crush дээр байгаа мó эсвэл хайр болсон юм уу гэдэг ялгааг л ер нь бол би өнөөдөр та бүгдтэй хаваалцаагаад 5 зал байгаа. Энэ факт нь болохоор crush болохоор маш хурдан хугацаанд үргэлжлэл дуусчихна. Харин хайр бол маш удаа үргэлжлэнэ. Тэгээд үргэлжлэх тусам илүү хүчтэй болно. За, crush-ыг богино хугацаанд үргэлжлэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бид нэр ингээл одоо crush-лж байгаа үед айгүй ичимхий амар сандрамтгай ингээл догтломтгай ингээл зүрхвэл ингээл мөнхийн балбаастай тий адреналины шуурганд бол боц цохогддог штэ. Гэтэ яг жихнээсээ хайртай болчих юм бол энэ байдал өөрчлөгдөн гэж байгаа. Чи өмнөх шиг ингээл стандарт notification нэрэнгүүд гэлсүүл ингээл хариу мэрэг амар удаад хүлээж ингээл сандарч мандрал тэсэлээд юу гэж яхаа их үг гэл амар тэгдэг байсан бол хайр болчхороо яхаа гэхэр тэхгүй ингээд зүгээр л 50 дөлгөөнөөр тэрийг хүлээж аваад ингээл хуучин шиг ингээл зүрх мөрөх савлал гар марчин чичээл яхаа их үг гэл ингээл мандралын байдалд орохгүй зүгээр л бүх зүйлийг ингээд 50-аар хүлээж аваад 50-аар хариулт үзүүлээд ийм 50 маань харин чи эсэргээрээ бүр ингээд хайртай хүнээсээ маш их амар амгалан 50 мэдрэмжийг авдаг болно тэгж өөрчлөгдөнө. Хоёрдугаар факт болохоор crush бол яхав нэг юм энгийн дүү байдаг л нэг зүйлсүүдээр холбогддог бол харин хайр болохоор маш гүн үнцгийн холбоосон дээр тогтцож байдаг. За тэрний үс үг гэхээр бид нар хин нэгэнд ингээд сайн болол crush тал ингээд татагдахад тэр хүний нөгөө нэг дуртай зүйл ч юм уу сайн чаддаг зүйл ч юм уу нэг тиймэрхүү зүйлсээр л холбогддог штэ. Та хоёр юм ярьж байгаад ч юм уу эсвэл энэтэй тааралдаад ч юм уу тэгтээ ингээд чамтай их адилхан байх эсвэл чамаас бүр тэс өөр байх ч юм уу ингээд тиймэрхүү зүйлээр татагдаж орж ирдэг бол хайр болохоор арай өөр болчихно гэсэн. Хайр болохоор би энийг уншаад гэхдээ маш гоё санагдсан надад. Тэгэд яг тэр хүнд хайртай болчихороо штэ тэ хідүүлээ тэр хүнийг биднэрт бол ингээд сэтгэл гэл яриад байгаа боловч биднэрт ус тархил байгаа штэ. Сэтгэл гэдгээр л ярьчаа заа. Сэтгэлийнхэн буюу тэр тархин дотор байгаа тэр орон зайн дундаасаа хэр баргийн хүнийг оруулдаггүй, хэр баргийн хүнийг нэвтрүүлдэггүй тийм орон зай руугаа тэр хүнийг оруулж ирдэг болно гэсэн үг. Тэр орон зай руугаа хайртай хүнээ л оруулж ирнэ гэсэн үг. Тэрний үс үг гэхээр чи тэр хүнд ингээд сул талаа харуулна, арчаагүй байдлаа харуулна, өвдсөн байдлаа харуулна. Тэг ингээд хүнд харуулж чаддгүй зүйлсүүдээ зүгээр л харуулж чадна. Ямар ч юм эчэд санаа зовох ч юм уу байхгүй. Crush-лж байгаа үед л эсэргээр шүү дээ. Бид нар ингээд айл алах сайн сайхан, айл болох хайтайхан, арчтайхан зүйлсээ crush-тай харуулаад ингээд өөрийгөө бараг л өөгүй юм шиг байх гээд байдаг шүү дээ. Гэтэл хайр дээр бол хэдүүлээ тэхэ болно. Гэхдээ тэр орон зай чинь зөвхөн хайртай хүмүүс л оруулдаг орон зай гэсэн үг байхгүй да. Тийм гүн гүнзгий юмар холбогдно гэсэн үг. Чи бүр тэр хүнтэй ингээд хамгийн амар эмзэгэлдэг зүйлээ хүртэл ингээд хуваалцаж чадна. За гуравт нь болохоор crush бол айгүй найдваргүй, нэг итгэж болохооргүй дүү юм шиг ингээд иймэрхүү мэдрэмж өгөн чам. Харин хайр болохоор эсэргээрээ угасаалыг бүр итгэл бараг нэг үг юм шиг байна. За яагаад гэхээр чи ингээд хүмүүсээ crush-лж авах үедээ амар өөртөө итгэлгүй тэр crush-ж иргэн тойронд байгаа хүмүүстэй чи өөрийгөө харьцуулаад те за намайг ч уусах тоохгүй байлгүй те тэрийг тоочих бах энийг тоочих бах за намайг яг тоохгүй мэдтгэхгүй байхад би бас ингэж болохгүй юу гэл ингээд бүр ингээд нэг тоо бодож байгаа юм шиг ингээд байдаг штэ. Тэнгүүд хайр болохоор тэхгүй. Чи тэр хүн ингээд хайртай болчоороо ямар ч юм учир шалтгаангүй зүгээр л итгээл юм. Тэр хүн одоо юу гэж хэлнэ үү тэрэнд нь ингээд ямар ч айц хүзгүүгээр итгэн crush-лж авах үед бол чи ингээд итгэж чадахгүй ингээд яг үнэлж байгаа болоо худлаа хэлж байгаа болоо яаж байгаа юм бол хийж байгаа юм бол ингэж байгаа болоо тэгж байгаа болоо гээл төмөн бодол тархинд дотор ургуулаад ингээд айцтай ингээд яна гэсэн ийм мэдрэмжтэй байгаад юм гэсэн үг. Харин хайр болчоороо чи ингээд 50 амглан уусаа 50 амглан байгаа шалтгаан бас энэ байгаа байхгүй юу? Чи тэр хүнд зүгээр л итгэнэ. Тэгээ нөгөө нэг итгэдэг болохоор зарим нэг муу хүмүүс тэр итгэлийг ашиглаад хүмүүсээ ингээд заллаад ловертаа сэгсрээд хоослоод бүр амьдралын самраад хайдэн штэ. Дөрөвдөх нь болохоор crush-л чамд юм шинэлэг, содон, тэ энэ сонирхолтой нэг тиймэрхүү мэдрэмж төрүүлнэ. Харин хайр болохоор илүү илгэмсүү, дотн, танил, тэм гэр бүл шиг мэдрэмж төрүүлнэ. Эхлээд бол ингээл crush-лж авах үед бол тэ ингээл бүх юмыг мэдэхгүй болохоор бүх юм сонирхолтой санагдаал бүх юм гой санагдаал бүх юм ингээл нэг тэг хачирхалтай ингээл бид нар ингээл ерөөсөө хизэж үзэж байгаагүй юм шин содон одоо тэг амьд амьтантай таарж байгаа юм шиг л crush-аа ингээл сонирхол ингээл хачирхаал ингэдэг штэ тэ. А хайр болоод тэгэхээр
шал эсрэгээр болоод эхэлнэ. Өөрөөр хэлэх юм бол тэр хүнийг тэр хүн бас чамайг ингээд бүр нэвч чувт мэддэг юм шиг. Өөрөөр хэлэх юм бол ингээд тийм мэдгүй л ахaltaа гэхдээ зүгээр л тийм мэдрэмж авах гэсэн үг байхгүй. Ингээд нэг тийм өөр болно гинэ. Бид нар яг үнэндээ гэр бүлээрээ бодолт аав ээжээрээ бодох юм бол бид нар аав ээжигээ 100% бүрэн мэддгүү гэвэл бид нар мэдгүй хэрнээ дотор нэг ингээд нэг бүр ингээд нэг дүүрэн мэддэг юм шиг юм бодол нэг оршин тогтнонд шүү дээ. Нэг дотн бодол яг тийм бол солиодно гэсэн үг байхгүй юу? Яг үнэнээс мэддэг болно гэсэн үг биш. Гэхдээ тийм мэдрэмжээр солиодно. Чамайг бараг чамаас илүү мэддэг юм шиг тийм мэдрэмж төрнө. За 5 дахь нь болохоор краш бол яг хүүхэд шиг, жоохон хүүхэд шиг. Хайр бол харин яг том хүн шиг. Амьдрал үтсэн хүн шиг гэсэн үг. За энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол бид нар ингээл мэдэн штэ ингээд крашалж явах үед бол яг л ингээл жоох хүүхэд шиг яхаж мэдгүй, ихэж мэдгүй ингээд сандраад дэмий ингээл тэгэл амар сэтгэл хөдлөл өндөртэй те. Нэг ингээл гоё юм болонготой амар баярлаа, нэг онцгой болонготой амар гониглал ерөөс ингээл нэг л юм савтсан юм тогтворгүй сэтгэл хөдлөлтэй байдаг бол харин хайраа солигдохоор яг том хүн шиг. Өөрөөр хэлэх юм бол крашалж явах үедээ бол энэ одоо яагаад ингэж амбал яагаад тэгээд амбал гэл ингээд бүр ингээд олон талаа ургуулж боддог бол тэ болоод хайраа солигдчихороо манайх угаасаа л ингэдэг дээ. Угаасаа л тэгдэгтэй. За ингэдэг юм чи ингээл өнгөрөөч тэгэл өнгөрөөч за ингэж байгаа л тэгчих байх тэгж байгаа л ингэчих байх гэл тайван яг өмнөх хүнэд бүгд бий болоод итгэдэг бол ингээд мэддэг юм шиг санагддаг буюу ингээд өөрөөхдөө мэддэг л болоод эхэлж л байгаа юм л та хуучныг бодох юм бол тэгээд дахиад дээрэс нь мэддэг болоод ирсэн тэгэл итгэдэг болоод тэгэл ингээл энэ бүгд бүрэлдэхүүнгүүд угаасаа яг ингээд харилцаан дээрээ илүү ухаалаг хандаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд өмнөх үеийг бодох юм бол ингээд хайр болчоороо ухаалаг болоод эхэлж байгаа учраас тэр зүүн сайн мөр ухаалаг болоод эхэлж байгаа учраас алдаа гарах ч юм уу та хоёрын харилцаа ингээд үгүй болох нь бага. Тийм болохоор хайр илүү урт удаан хугацаанд үргэлжилдэг юм шиг байгаа. Гэтэ би энэ бичлэгийг хийж байхдаа тэгэж бодсон ингээд нөгөө нэг би та хэд ингээд анзаардаг бол би ер нь юм дотор амар орж ярьдээ. Би ингээд X-тэйгээ нийлдэг бичлэгээ дээр хүртэл ярьж байхдаа хүртэл бүр яг ингээд миний урдтай ингээд X-тэйгээ нийлэх гэж байгаа нь хэдэн хүмүүс уусан байгаа юм шигээр л тэгээ би уг зааж өгсөхгүй тэгэл чи яг гэж хаал ярьж байгаа юм шиг яриад байгаа. Ер нь би ингээд жоохон тэгдэг би хичээл зааж байхдаа ч гэсэн бүр яг жигнэсээ тэр аймад дотор орчихсон юм шиг жигнэсээ тэр амьд биеийн дотор орсон юм шиг. Ер нь тэгж амар дотор нь ярьдаг хгүй. Тийм болохоор яг энэ яриаг бас тэгж ярьж байгаа шүү дээ. Тэ надад гоё санагдсан яг та нарын краш ингээ биелээд яг хайр болцсон юм шиг бас миний крашыг биелээд ингээ хайр болцсон юм да. Яг юу гэмээр ингээ бодит юм шиг мэдрэмж авч байгаа хгүй. Ингээ аяг гоё санагдаад тийм бэлэг тэмрэлтэй бичлэг гэж бодож байгаа. Чиний крашлалт чинь бүр арай хайр болсон юм шиг үстэй. Бичээрээ. Гэтэ би ер нь ингээд зөвхөн бичлэгийн санаанууд би бодож олсон. Ер нь ингээд харилцааны хэмжээ аягүй хурд удаан хугацаанд үргэлжлэх юм байлээ. Гэтэ багш юм болохоор тэр юм ингээд эсвэл биологи юм болохоор тэр юм би ингээд нэг бүтэн сэдвээ ингээд базаж ингээд дуусгачаад тэгээ дараагийн сэдвээр нь орноор авахгүй. Гэтэ дараагийнхаа ингээд хосын харилцаагаа тэгээ тэрнэр ингээд хадан маа гэж ихэ хайраа яаж татгоо тэр юмнууд тэгээ зөндөө олон сурах бүр амар гоё юмнууд байд юм байлээ. Тэгээ надад ямарсан одоо л краш дээр дахиад нилээ олон бичлэгнүүд бас байгаа. За тэгээ бичлэгийн манд дуустал надсан баярлалаа баяртай.